За сайн байцгаана уу? Томигийн дараагийн дугаараар уулзж байгаадаа баяртай. За энэ дугаараараа бүгдээрээ чи ирээдүйд өндөр цалинтай илүү сайн ажлын байрнаар ажиллахыг хүсвэл суралцах ёстой ур чадварын тухай мэдээлэл хүргэе гэж бодлоо. За дэлхийн эдийн засгийн формоос 2025 он гэхэд одоо ажиллаж байгаа нийт ажиллах хүчний 50% нь одоо байгаасаа илүү өөр чадвар сурч ид ажлын байр авч үлдэнэ гэдэг судалгаа гарсан байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо байгаа сурсан ур чадвартай хадахгүйгээр ирээдүйд илүү хэрэгтэй олон төрлийн чадваруудыг суралцах хэрэгтэй гэдгийг сануулга болж өгч байгаа юм. За тэгээд илүү наривчлаад ирээдүйд яг чамд мөнгө олох ур чадваруудыг дурдах юм бол за нэгдүгээрт бол код бичих ур чадвар орсон байна. Одоо ирээдүйд ямар ч бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд бүгдээрээ одоо энгийн механик ажлаа технологи руу шилжүүлэх, аппликейшн болох гэх мэт ажлуудыг сүүлийн Монголд ч их айгүй хийж байгаа. Тэгэхээр код бичих ур чадвар бол зайлшгүй хэрэгтэй ур чадварын тоонд орсон байна. За хоёрдугаар технологиг ашиглаж удирдах гэсэн үг. За цар тахал гарсантайгаар холбогдолтой дэлхийн болон Монголын компаниуд технологиг сайн мэддэг ажлын байрыг илүү их зарладаг болсон. Тэгэхээр технологиг ашиглаж чаддаг түүгээрээ ямар нэгэн ажил хийдэг хүнийг бол ажлын байран дээр авах илүү сонирхолтой болсон байлээ. За гуравдугаар цогт асуудлыг шийдвэрлэх чадвартай хүмүүсийг хайж байгаа. За энэ нь юу вэ гэхээр одоо бүтээгдэхүүн борлуулах, за эсвэл хүмүүстэй харилцах, за эсвэл бүр хард скил болоод бичлэг эдитлэх, зураг авах, янзлах гэх мэт тийм чадвартай хүмүүсийг бас дэлгүү хайж байгаа юм байлээ. За томоохон датан дээр дүн шинжилгээний ур чадвар бол маш их хэрэгтэй байгаа. За энэ төрлийн ажлын байран зүгээр бусад ажлын байрнаас илүү их цалинтай, за илүү үр дүнтэй тийм ажлын байранд бол орж байгаа юм байна. Энэ болохоор илүү хувь хүний хандлагатай холбоотой гэж би бол харж байна. Идэвхтэй сурч хөгжих одоо хандлагатай, хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг бол ажлын байран дээр ажил олгогчид авах илүү сонирхолтой байдаг. За дараахан нь болохоор шүүмжлэл сэтгэлгээ. За шүүмжлэл сэтгэлгээ гэдэг нь яг юу юм бэ гэхээр тухайн одоо хүлээж авч байгаа мэдээлэлээ баримттайгаар няцаах, за зөв үнцгийг нь олох, олон талаас нь харах, за ингэснээрээ тухайн асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн одоо шийдлийг олох гэх мэт чадварууд бол шүүмжлэл сэтгэлгээнд ордог. Тэгэхээр та хүлээж авсан мэдээлэл болгоноо яг үнэн гэж бодохгүйгээр олон талаас нь харах, мэдээлэлтэй байх одоо чадварт суралцах хэрэгтэй. За дараах болохоор хувийн менежмент сайтай хүмүүс. За энд яг юу арах вэ гэхээр ажлаа зөв төлөвлөдөг. Одоо өдрийн 8 цагийн ажлыг одоо яг 8 цагтаа багтаагаад илүү үр дүнтэй хийдэг тий. Эсвэл цагийн менежмент сайтай ийм хүмүүсийг ажил олгогч нар авах илүү сонирхолтой байдаг. За жишээ нь таны ажил 9 цагт эхлэх бол та 8 цаг 50 минутанд ирээд бүх ажлын орчноо бэлтчихсэн, ажлаа эхлэхэд бэлэн сууж явах хэрэгтэй гэх мэт хандлагын асуудлууд бас байж болно. За дараагийн ур чадвар бол интернет, сошиал медиаг сайн түвшинд ашиглаж сурах хэрэгтэй. За энэ нь болохоор сүүлийн жилүүдэд сошиал нөлөөлөл маш их болж байгаатай холбогдуулан та өөрийн ажиллаж байгаа байгууллага, за эсвэл та өөрийгөө яг сошиал медиагаар дамжуулан ямар хуу өнгө төрхтэйгээр хүрэх вэ гэдэг нь маш чухал болсон. Тэгэхээр интернет, сошиал медиаг маш сайн ашиглаж сураарай. За хамгийн сүүлийн ур чадвар болохоор стресстэй нөхцөлд ажиллаж сурах хэрэгтэй. За ялангуяа сүүлийн жилүүдэд одоо ажлын байраа цөөлөөр илүү технологиг ашиглаж байгаа энэ үед хүн тус бүр дээр байгаа ажил нь илүү их, за тэгээ олон төрлийн ажил хийдэг ийм одоо хэм маяг руу орсон байгаа. Тэгэхээр та хүлээж авсан ажил бүрээ гүйцэтгэл сайтаагаар ажлын одоо бүх цагаа үр дүнтэй ашиглах тэр ур чадварт суралцах хэрэгтэй гэсэн үг. Мэдээж олон чадвар сурахад танд нэлээд ачаалттай бас зарим үед хэцүү байж магадгүй. Гэхдээ та ирээдүйд илүү өндөр цалинтай, илүү сайн газар ажиллахыг хүсэх юм бол миний дээр дурдсан чадваруудаас ядаж 3-ыг төгс эзэмшээрэй гэж би зөвлөх байна. За Томигийн энэ удаагийн дугаараар танд хэрэгтэй ур чадваруудын тухай мэдээллийг хуваалцлаа. Та боловсролтой холбоотой бүх төрлийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсэх юм бол манай Томигийн YouTube хуудсыг subscribe хийгээд хажуудлахын хонхон дээр дараарай.